За би хүүхдүүдээс цугааж байна. Бүгдийн дандаа цугаалга машин хийхээр нэг цөөхөн юм болохоор яах тэгчээ бодох юм гараар угаач. Би бүр усанд ордог байн дотор угаачлаа. Хонос дахиад ирлээ. Нэг тав шиг ирсэн. Яа. Нэг тав шиг яарч чадсан. Oh, nice. Би бүр дараад амар шаарсан. Бэлэрхүүргүй. I'm so sorry. Миний юм захиалдаг дон бүр арай л амар. Вау. Усанд орох юм ааш тий. Good. За бас ваксны strip авсан байгаа. Би энэ шоколад авсан. Энэс хоёрыг идчих. Хөргөн зургтай байна. За би мөмний ажил хийсээр агаад орой 6 цаг болчихлоо. Өглөө бүр хувцуугаад тэгээд нэг мэдсэн чаар бүр 2:30 болцоо. Тэгээд охиноо хөлчөд цуг унтцсан байлээ. Тэгээ баг 4:30 цагт ирсэн. За хүүхдээ гаргах талаар нэр бүгдээрээ ярилцъя. Монголд болохоор шууд ингээд нөгөө хүүхдийг аягуулсан агаарлуулах хэрэгтэй гэдэг чинь. За энд болохоор ингээд шууд имлэгээс гарахад манай юм чи ингээд хүүхдээ 100 өдөр хүртэл нь гарахгүй гэсэн баггүй юу? Тэгээ яг гарахгүй ихлээр ингээд солонгосын одоо соёлын юм байна л та. Хүүхд ер нь бол айгүй нөгөө эмзэг дээрээ байгаа. Тийм учраас ингээд вирус, бактери энтерт одоо нөгөө хүүхдээ ойрхон байхгүй тулд гэрээс гаргадаггүй юм байна. За тий гэрээс гарахгүй байхаар хүүхдэд нь одоо агааргүйдэд асуудал үүснэ гэж хүмүүсээ бодож иж магадгүй. Солонгост ч нөгөө бүх байр нь ингээд агааржуулагчтай, чирний машинтай тэгэл дандаа л агааржуулагч нь бол 24 цаг 12 сар ажиллана. Тэгээд агааржуулагчийг бол хизээч унтраахгүй. Тэгэхээр ингээд агаар бол ингээд солигдол байж ин гэсэн үг юм уу? За тэгээд 100 өдөр гарахгүй байх нь хайшин. Ер нь бол дээр үед бол ингээд 100 өдөр гаргадаггүй байсан юм байна. Одоо болохоор залуу хүмүүс ингээд багаар ингээд гаргаж байгаа. Гэхдээ би ер нь бол нэг сар хүргээд тэгээд гаргасан дээрх гэж бодож байна. Гэхдээ ингээд гадуур гаргахтаа ингээд би ер нь гадуур ингээд тэрхтээ нялх хөөхт явж байгааг хараагүй. Гаргахтаа ингээд айгүй цөөхөн минут л гарах юм байна л да. Бараг гэрийн хажуудлын кофе шоп эсвэл гэрийн хажуудлын нэг саадаар зугаална. Тэгээд зугаалахтаа одоо ингээд хүүхдийн тэрэг байгаа штеп. Тэрийг бүр тэр чихт ингээд даавуугаар ингээд ухчаад ингээд ер нь бол хүүхдээ ингээд амар юмнаас хамгаалдаг гэх юм уу. За тэгээд би нэг сар гарсныхан дараа гаргая гэж бодоод байна. Тэгэхгүй бол одоо нөгөө гадаа бас айгу бөхчим хിവэрэ байгаа. Тэгээд бөхчим агаарт одоо ингээд бас тасгад хэцүү хаа ингээд халууцаад нөгөө heat rash гэж яддаг штеп. Халууцах юм бол биеэр нь юм туурдаг. Тэгээд тэгүүлэхгүй тулд ер нь бол жоохон халуун багсгаар гаргая гэж бодоод байна. За одоо ингээд байнга ингээд хөдлөөд бүр. За юу л болт. Миний өнөөдрийн бичлэг бүр амар. Үнэхээр random байна. Толгойд кимбаб бичсэн байдлээ. Чи тэгээ өдөрт нэг кимбаб идэл тэгэл болоо зүгээр үү те? Гүн жороо хоол идэв шүү дээ. Үгүй орой болцсон юм шүү дээ. За тулгаан ирээд тэгээд охиноо унтуулсан. Тэг би жоохон гарч алхаад. Би үнэхээр шүү дээ. Нэг удаа ядаж ингээ өдөртөө гарч алхахгүй бол амар сонирн байна. Яг өдөржингөө ингээ нэг юм хийгээд байгаа болохоор цаг агаад бүр ямар гоё юм бэ. Ээжх өнөөдөр 5 дахь бүр бөөн залуучууд гараад ирсэн байна. Гадаа нэр бөхчим энтер биш ээ. Ийм орой олоо охиноо авч гармаа гэх юм бэ. Хүмүүс ингээд гадаа гараарэ гэдээсэн. Өдрийн цагаар бол бөхчим байвал бас охиноо авч гарах юм хэцүү.
Гадаа аимшигтай бороо орж байна. Ийм бичлэгээ урт болгоё гэсэн чинь би өнөөдөр 7 цагаас өглөө постлох хэрэгтэйсэн байхгүй юу гэсэн чинь богиноцсон. Тэгээд одоо л харин нэг нэмж юм хий да. За тэгээд манай хоёр унтаж байна. Би нэг банан идсэн. Тэгээд хогоо аядаг. За энд дээ штэ тий хүнсний хогийг ингээд ийм шар уутанд хаядаг. Тэгээд энэ уутнаас нь томыг авчвал амар юм байлээ. Тэгээд ийм хүнсний хогоо би болохоор ингээд хөрөгчөнд ингээд хадгалцдаг. За тэгэхгүй бол ингээд дүүрэх дуудан штэ. Тэгээд хөрөгчөнд хадгалцдаг. Тэгээд хогоо заавал ангилж хаях ёстой. Пластик хогийг бол заавал ийм ямар ч бичиггүй доторх нь харагддаг юм уутанд хаях ёстой. За тэгээд юуг болохоор шатааж болдог хог нь штэ тий. Тэр энгийн хог хаягдлыг болохоор одоо саяных бол дахин боловсруулах боломжтой хог аяхгүй пластик. За нөгөө нэг юу төмөр нөгөө нэг лаз энэ төр. Энгийн хог хаягдлыг болохоор бас нэг юм тусдаа бичигтэй уутанд ингээ хаядаг цагаан юм уу цэгэр өнгөтэй ах хэвээр. Тэгээд хог хаягдл ингээд яхаар нь штэ ангиллахаар бүр ихэндээ бүр ингээд толгоо эргээд заяа. Одоо ингээд хогоо хаяхтаа ингээд дотор нь хоол нь үлдэгдлээ штэ тий. Тийм байх юм бол ингээд хайж болохгүй. Заавал угааж ийж, цэвэрлж ийж хаян заяа. Одоо ингээд жишээлбэл хоолны газраас ингээд хоол авлаа штэ тий. Тэнгүүд пластик саванд ирлээ штэ. Тэнгүүдээ хоолоо идэж дуусчаад нөгөө савыг нь угаагаад тэгээд дахин боловсруулах уутандаа хийн заа. Тэгээд бүр анх бүр ингээд нөгөө лаазсан тунаа штэ тий. Тэрийг ингээд эдснийхаа дараа ч гэсэн усаар зайлж савыг нь угаагаад тэгээд дахин боловсруулах хогийнхоо уутанд хийн заа. Тэгэл бүр анх бүр ёо энэ бүр хог хаях гэж бүр ажил шиг юм бэ гэж бодож ирсэн чи сүүл рүүгээ ингээд сурчдаг юм байна. Тэгээд солонгост ч нөгөө нэг тавилга том овортой юм ингээд хаяхаар болвол нь штэ тийм мөнгө төлж хаядаг заяа бүр. Ер нь бол ингээд хог боловсруулалтын дээр бол бүр үнэхээр амар ингээд анхаардаг хог хаягдал дээр бол Монголд бол үнэхээр тийм байхгүй ингээд хүсний хог мог бүх юм ингээд нэг дор хийдэг штэ. Тэгэл ялангуяа одоо нөгөө нэг битээр ингээд нөгөө Ганнамд байгаа штэ тий. Тэ хамгийн сонь гэсэн зөө хүмүүс болохоор ингээд хог ангилтан дээр бас энд нөх анхаарахгүй ингээд зүгээр л нэг төхүүлэл бас хайдаг юм байт юм билээ. Тэгсэн чинь тэггүй дүүрэхтэй гэдэг юм уу Ганнамд болохоор ингээд бүр амар чанга зөө. Дахин бол одоо юун дээр зүр энгийн хог хаягдлын савнд ингээд черри идчихэд тэг ингээд яснуудыг ингээд хайцсан байгаа хгүй нэг хүн тэгсэн чинь тэрнээс болоод бүр визэнд нь асуудал үүссэн байвал яг хөө ингээд хогоо буруу ангилаад хайцсан байна. Тэгээд энэ дээр ингээд одоо нөгөө гомдол ирсэн. Тэгээд тэр гомдлыг нь тэр хүн хараагүй ингээд нөгөө нэг хэсэг аялцсан байсан юм байл та. Тэгсэн чинь тэр гадаад хүн байсан. Тэгсэн чинь хогоо буруу хайсан байна. Торгуул төлн дээрээс нь ингээд визэнд нь асуудал үүснэ ингээд нэг хүнд тийм юм тохиолдсон ингээд түүхээсэн. Тэгэл зүгээр черриний юм ясыг ингээд зүгээр шатах хог хаянд хайж болохгүй заа. Заавал дахин боловсруулах уутандаа биш нөгөө заавал нөгөө хүнсний уутандаа хийж ийж хаях ёстойсэн. Тэг ямар нэг жимс идэх юм бол ингээд үнэхээр болгоомжтой байх ёстой юм билээ. Заавал ингээд хогийг нь зориултын юмд ингээд хаях хэрэгтэй. Тэгсэн чинь одоо нөгөө дүүргээс өөрөж магадгүй манай дүүрэг болохоор яг Ганнам болохоор энэ дээр амар хатуу байд юм болов уу гэж би бодсон. Гэхдээ мэдэхгүй байна. Яг надад тийм асуудал үүсэхгүй. Гэхдээ миний сонссноор бол нэг черриний яснаас болж байна. Тэр визний асуудал үүснэ гэж үсэхгүй тий. За тэрнээс гадна солонгос нэрээ нэг дасахад жоохон тийм амар их цаг зарцуулсан юм яг тэр хогных юм байна. Бүр ингээл нөгөө нэг юу яд нь штэ хүнсний одоо нэг хоол ороодаг нэг юм төмөрлөгт нөгөө юу гэж өгдөг лээ. Aluminum foil гэж өгдөг лээ. Би энэ зургийг тавьчих. Энийг хүртэл ингээ хаяхад ингээд одоо энүүгээр ингээд нөгөө нэг кимбаб орогдсон байгаа хгүй гэсэн чинь жоохон кимбабнаас нь ингээд соус моос нь тусцсан тэнгүү тэрийг угаагаад заяа хатаагаад тэгээд дахин боловсруулах хоглоо хайж илээ ялаа би эсвэл энгийн хог руу хайж илээ. Яа бүр амар ажиллагаатай өстэй. За тэгээ бичлэг хийсэн чинь миний утасны багтаамж дүүрээд би тэгээд юмаа янзлж ингээд бичлэг хийх хэрэгтэй болоод байгаа. Тэг ер нь аль ингээд дахиад нэг утас хийсэн болтой гэж бодох шиг. Дахиад нэг утас авах юмсаа. Миний YouTube бичлэгүүдийг үздэг бол намайг спонсорлоорой. Би YouTube дээр реклам авах шүү. Тэгээд нэг утастай болчихвол тэрүүгээрээ сайхан юугаа бичээл
влогуудаа бичээл явуулах гоё юм тий. Нэг камер барьж авах хэцүү. Бид хоёр тэгээ камер байдаг штий. Тэгээ камера ингээ байршуулаад ингээ яхаар яг утсаа ингээ зүгээр барьж байгаас шал өөр ингээ утсыг ч зүгээр шүү. Том болохоор ингээ барьж штий. Бид хоёрын нөгөө DJI болохоор ингээ жоохон жижигхан болохоор ингээ л нөгөө яхад хэцүү. Тэрүүгээр маш чанартай бичлэг гардаг. Тэгтээ тэрийг би ингээ удаан бариад явж мах юм бол эвдэлчнээ. Бид хоёр чинь DJI маань эвдэрсэн штий нэрээ. Тэгээд үлдрийн алдаа гэдэг тэгээд дахиж захиалж авсан шүү. Бүр Солонгост ирж ийж.